743 2 сарын 17-нд Хамгааллын газрын хэлхэн тушаан явуулах тул гадаад Монголын төрийн судлын яамнаас айлтгаад хүргэж ирсэн бичгийн дотор байцаагаас Монгол цаазын бичгт аливаа тайж нар муу самун хулгай болж яваад тайжийн зэргийг эвдвээд бас тайжийн зэргийг эвдээд энгийн хүн болгоод үүрд дахиулахгүй болго морь малыг аваад холбогдсон хүнд өг харьяат албатыг наваад түүний ойр ахнар дүүнэрт өг харьяат засгийг осол сул чандлан захирсангүй хуулийн ёсоор ял хийлцэж хэмээснийг эдүгэ хүрээний сууж хэрэг шийдэх халахын жүнван Юндан дорж нарын газраас гагцаар 2 тэмээ хулгайлсан хулгай тайж дэлгэрийг Монгол цаазын бичгийн ёсоор тайжийн зэргийг нэвдээд энгийн хүн болгоод үрд дахиулахгүй болгосугай хэмээн мэдэгдэж ирсэн хуульд нийлэлцсэн тул үүнийг даруй харьяат сайд Юндан дорж нарын унгасан ёсоор хулгай тайж дэлгэрийг тайжийн зэргийг эвдээд энгийн хүн болгоод үрд дахиулахгүй болгосугай хулгай тайж дэлгэрийг харьяат засаг төрийн жүнван дорж жавыг осол сул чандлан захирсангүй хуулийн ёсоор засгийн хүнлөг 6 сар хассугай хулгай тайж дэлгэрийн харьяат албатыг хувааж аваад түүний ойр ахнар дүүнэрт олгуулсугай морь малыг нь хэрэг тохиолдсон хүмүүнд хувааж олгуулсугай хулгайлагдсан 2 тэмээгний хэргийг тушаасан ардад зүсээр өгсөн тул хийлцэх газаргүй болгосугай хулгай тайж дэлгэр бэлжээд арилжиж нэгэн морийг танихгүй хүнд өгөөд түүний өрийг төлж барсан хэмээн өтсөн тул энэ морийг хулгай тайж дэлгэрээс хөөн гаргуулад бэлжээд төлж олгуулсугай хэрвээ төлөх хөрөнгө үгүй болбоос харьяат захирагч түшимдэд тулгаж төлүүлсүгэй хэмээн сайшаалт дөрвөлтийн 15 дугаар оны 11 сарын 16-нд айлтгсанд зарлиг дорж жавыг засгийн хүнлөг 6 сар хас бусдыг хилцэн ёсоор болгох хэмээсний хичээнгүүлэн дагаад өгж иржээ. Үеийнхүү тул үнийг чуулганы дарга тушаад ханд Сэдэн дорж нарт тушаан явуулаад яамд айлтгаад хүргэж ирсэн бичгийн доторх хэргийг хянан байцааж үзээд зүйл дараалан дагаж шийтгэдэггүй. Үүнийг мөнхөн хүрээний худалдааны иргэдийг хамааран захирах журганы занг ниндээд тушаасугай хэмээн 144